Сайн байцгаана уу? Энэ дэлхийн биатлоны холбооноос эрхлэн явуулдаг ийм одоо нэгдсэн вебсайт байдаг. Бид нар энэчнээс одоо тэмцээнийхээ хуурийг хардаг юм байна. За энэ тэмцээн бол хизээ гисэн бэ гэхлээр энэ Финландд ихсэн байгаа. Сая 7 хоног явагдаад дууссан. За бүх тамирчид хаана очсон байгаа гэхлээр одоо энэ Австри улсад очсон байгаа. За энэ тэмцээн 5-нд эхлэх юм байна. За одоо ингэж бүх ингээ хуурууд ингээ дугаартаа ингэж явж байгаа. Энэ жилийн дэлхийн аварга болохоор энэ Швейцар улсад зохион байгуулагдана. За 2 сарын 12-наас 23-ны хооронд болоод за ингээд дараалсан уралдаанууд ингэж явж байгаад хамгийн сүүлийн уралдаан уламжлал ёсороо 21-ээс 23 буюу 3 сарын за эх оны энэ Норвегийн нислэл Осло хотод болоод ингээд тэмцээн мань ингээд дууссан юм аамаа. За энэ тэмцээнүүдээр юу явагддаг гэхлээр ингээд бүх зүйлүүд нь явагддаг, дүн нь ингээд гарсан байдаг. За энэ дээрээс би та бүхэнд ингээд мэдээ хүргэдэг байгаа. За та бүхнийг манай биатлоны спортыг дэмжиж өөрийнхөө хоббиг болохыг хүсэж байна. За энэ жилийн тэмцээн болохоор нэг харьцах нэг эрэгтэй тамирчин, нэг эмэгтэй тамирчин оролцдог. Одоо ийм онцлогтой Франц байна. За одоо эрэгтэй тамирчид буудаж байна 2 дахь удаага. За эндээс харж байна энэ Францын тамирчин Себастьян буюу бид нэр Себэ гэж нэрлэдэг байдаг. За Себэ маань буудалгаа дуусчаад ирж байна. За дараагийн эмэгтэй тамирчинтай лага өхөр явжлаа. За солилтоо хийж байна. За ингээд харж байгаа та нар энэ хүснэгтээс харж байгаа бах. За Кванта хамгийн эхлээд түрүүнд гараа явчлаа. За Швед 2-т явж байна. За гол өрсөлдөөн бол мэдээж Швед болон Францын хооронд явж байгааг та нар эндээс харж байгаа гэж бодож байна. За Францууд Кванта 2 удаа алдаа гаргаж байна. За дахин сумлаа дахиж буудаж байна. Тэр эндээс харах юм бол Шведүүд нэг алдаа хийсэн. Себэ за сумлагаа хийж байна. За нэг үлдсэн байна. За ингээ харах юм бол Франц хамгийн түрүүнд дуусглаа. За дараас нь Швед бас ингээд дуусгаад урдалж байна. За одоо хин одоо тишэлт сайтай, хурц сайтай нь мэдээж баринд орох ийм нөхцөл байдал үүснэ эндээс. Ингээд 1-р байранд Швед ороод 2, 3-р байранд араас нь халз орж ирж байна. За хин төрүүлж орж ирсэн 2-т орно. За энэ фото финишээр авч үзсэн чинь 2-т нь Франц, 3-т нь Герман орж ирж байгаа шиг байна. За Шведүүд анхныхаа төрөг авч байна. За дараагийн тэмцээн 2-ыг 2 харьцах 2 гэсэн тэмцээнийг талааруулаа. Эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчин оролцдог. Тэрийг бол үзүүлсэнгүү. За харин Бөөхөг та нартай үзүүлж байна. За энэ Бөөхөний хувьд Францын хамгийн ихний тамирчин болохоор Лү гэдэг нэг ийм охин байгаа. Энэ бол түрүү жилээс маш их хурдтай явж байгаа юм тамирчин байгаа. За ямар ч алдаа гаргаагүйгээр сэлгээ хийж явах шиг байна. Францууд 0-0 гэж байна. Маш сайн буудсан байна. За 2 дахь за босоо буудлага гэдэг чинь 4 дахь буудлага гэсэн. Швед, Франц, Чехийн тамирчид хийж байна. За Чехийн тамирчин та нар Давидовыг харж ах шиг байна. За оюутан 2 жилийн өмнө одоо зодог тайлна гэж ярьж байсан. За азар зодог тайлаагүй ингээ явж байгаа. Энэ жил буудлага бас хурд нэлээ сайтай авах шиг байна. За ямар ч алдаагүйгээр дараачихээ тамирчин талгаа өглөө. За та нар энэ харж байгаа энэ Францын саяны тамирчин болохоор түрүү жил жоохон хүүхдтэй байсан. За энэ жил одоо хүүхд нь 2 нас хүрэх гэж байгаа гэж бодож байна. Түрүү жил маш олон төрүүнүүдийг авсан байгаа. За Чех 2-р байранд явж байна. За сүүлийн 2 тамирчин л бага алчихгүй бол энэ ирчээрээ явахд боломжтой. За энэ одоо хэн бодож байна? Францын тамирчин Жастин юм шиг биш байна. Энэ тэгэхээр 3 дахь хөл гэсэн үг. За энэ Францын тамирчин алдаа гаргаж байна. Босоод буудлын дээр алдаа гаргаж байна. За ямар тач София гэж нэрлэл. София Чавэг. Франц нэрээр хэлэхэд ер нь жоох хэцүү байдаг. За сүүлийн тамирчин Симон байна. Босоо буудлага гэхэлэр зэн сүүлийн буудлага болж таарж байна. За Симон маань юу вэ? 2 алдчихлаа. За дахиж сумлаад буудна. За нэг алдаад нэг онцлоо. Тэгэхээр
мэдээж тасгалжуулагчийн сэтгэл хангалуун биш байгаа. Яг л төрүүлж явж исэн баг. Тэгэхээр буудлагын одоо нэмэлт тойрог хийнэ гэсэн. За шивэдүүд маш сайн буудлаа. Энэ бол илгээр авах гэж бодож байна. За гуравт нь Норвегийн тамирчин Тандраа бол байгаа. За ингээд нэг алдаж нэг торгуулийн тойрог хийснээрээ одоо Симо шивэд араас нөхөө явж байна. Яг энэ үед хөлөнд нь гэмтэл гарсан. За маш их өвдөлт өгсөн байгаа. Гэсэн идэж маань хашир багийнхын төлөө уралдсаар баринд орсон. За багийнх нь яаж одоо санаа зовж та нар харж байгаа. За ингээд шивэдүүд нэгдүгээр харинд Эльвира багаа ингээд төрүүлүүлж орж ирж байна. Яг хөө Симо араас нь хөөсөн бол орж болохоор байсан. Гэхдээ хөлөнд нь асуудал үүссэн. За ингээд шивэдүүд бас ацтай гэж хэлж болно энэ дээр. За Симо орж ирж байна. Маш их өвдөлттэй. Гэхдээ энэний дараа үзлэг онцлог хэлэхэд Бүчингийн төр зүрийн чангарал байсан гэж гарсан. Бас харсан гаацтай уралдаан өргөжлүүлж байгаа. За эрэгтэй баг байна. За эрэгтэйчүүдийн буудлаганд 2 дахь босоо гэдэг чинь одоо 2 дахь тамирчин буудсан байж таарах нь байна. За эрэгтэйчүүдээс лагерет буулгаад дуусгаж явах шиг байна. За тийм байна. Дуусгаад буцаж байна. За Францын Фабиан гэдэг ийм 30 настай залуу байгаа. За энэ бол маш сайн бууддаг. Хурц цаатай. Гэхдээ түрүү жил төдийлөн амжилт гаргах нь бол бага байсан. За Францууд хамгийн ихнийхээ сэлгийг хийгээд хийлээ. За хэвтэй буудлага байна. За энэ дээр та нар Конте харагдаж байна. Стромс хэм биш ээ. Энэ чинь ах бай юм шиг байна. За одоо 37 настай. Норвегийн одоо хамгийн ахмад тамирчинд орж байгаа. За дүүдээ маш их хануулаад ингэ явж идэг ийм сайн ах юм нэгэ. За Конте маш сайн буудаад явж байна. За босоо буудлаган дээр дайжгүй. Хурд маш хурдтай байна. За сүлийг алдчихгүй бол маш сайн байна. За энэ эртээр явах юм бол энэ жил нэлээд амжилт гаргах шинжтэй байна. За хоёрт нь Норвегид ирсэн одоо буудлагыг хараа хэдүүлээ. За сайн нэг алдсан юм шиг байна босоо дээрээ. За энэ хэн бэ? Эрик байна. За Эрикийн үед гэхлээр 23 настай юм залуу байгаа. Ээж нь Норвег, за аав нь Францын хүн байгаа. Ярьслахаа одоо Норвегоор өгч байгааг сонссон. За Норвегод 50% тусдаа Норвег явж байна гэж хэлээд итгэе. За босоо буудлаган дээр үнэхээр мундаг байна. Гайхалтай ээж нь бол буудлагын тамирчин байсан. За энэ хэн бэ? Стромс хэм байна. За энэ маань яаж ийн нөө? Урдгтэр бодож. За энэ Германы тамирчин авраатыг харж байна. За харьцан гудамжлагтай. За энэ шивэд гараад өнгөрлөө. Аха. За мэдээж энэ нэлээд ахмад туршлагатай тамирчин байгаа. Хүч маш сайтай. Хурдны хувьд бол харьцангуй жоохон саарах хандлагатай байгаа. За энэ хамгийн сүүлийн тамирчин будж гэнэ үү те хамгийн сүүлдээ энэ Жаклин юм шиг байна. Ийм хурдтай будад тамирчин Францын одоо Эмилин Жаклин байгаа. За түрүүчийн 2 жил бол төдийлөн амжилт нь бол буурсан. Яг тэгвэл өөрөө хэлээд байгаа сэтгэл зүйн хувьд бол нэг таатай бус байдал үүссэн. Энэ миний одоо амжилт нь нөлөөлөө гэж хэлж ирсэн. Энэ жил бол харьцангуй хүчтэйгээр буцаж ирсэн юм шиг харагдаж байна. За та нар харж байгаа ер нь бол рекорд эвтэхтэй маш хурдан ийм хурдтай будаг тамирчин. За босоо буудлаганд харъя. За алдчихлаа. 2 алдчихлаа. За дахиад одоо сумлаа буудна. За сайн байна. За одоо ингээд мэдээж Францууд төрүүлэх нь ойлгомжтой болсон. За 2 дугаар байрны төлөөх буудалцаа эхэлж байна. Тэгэхээр энэ дээр шивэдүүд, Норвегууд хоорондоо өрсөлдөж явах шиг байна. За санаа амар орж ирлээ гэсэн шинжтэй байгаа. За хоёрт нь бол Норвегууд орж ирсэн, гуравт нь бол Себ орж ирж байна. Шведийн. За дөрөвт нь одоо Германууд байна. За тавт нь сая эзэн орны тамирчин Финляндууд орж ирж байна. Ерөнхийдөө Финланд эрэгтэйчүүд бол төдийлөн их дээгүүр ингэж орж ирж байгаагүй. За нэлээд сайн үзүүлэлт үзүүллээ. За ярьцлагын сонссон ер нь бол үзийгээл үтсэн алдаа баг гаргалаа гэж ярьж ирсэн. Бас маш их сонирхолтой ярьцлага өгсөн байгаа. За дараагийн одоо уралдаан юу байна? За энд бол индивидуал гэдэг ингээд анзаарчихсан уралдаан байдаг. За энэ уралдааны онцлог нь юу вэ гэхээр эрэгтэйчүүд 15, эмэгтэйчүүд 12.5 км уралдана. За нийтдээ одоо 4 удаа буудна. Босоо 2, хэвтээ 2. Тэгээд хэрвээ алдах юм бол
45 секундын торгуулийг өгдөг. За ханиалгаад байгаа учраас уучлаарай. За энэ бол ганцаар ч гэсэн төрөл байгаа тийм ээ. Нэлээ холын зав учраас тамирчид маш их тамирчдын амжилт гаргахад одоо тишэлт за буудлага аль аль нь нөлөөлнө гэсэн үг. За энэ дүү байгаа Юханнес Бö. За 2 хүүхэдтэй. За олон удаа дараалж одоо Францын Мартин Форкадын араас шилэн бөмбөлөг авч байгаа энэ тамирчин байгаа. Ерөнхийдөө хэвтэ буудлаганд жоохон муу буддаг, босоо буудлаганд аягүй сайн. Тэгсэн чинь сая босоо буудлаганд алдчихлаа. Тэгэхээр нэмээд 45 секундын торгуул авчна гэсэн үг. За Strömshem гэдэг энэ тамирчин байна. За энэ бас нэлээд сайн байгаа энэ жил. За зүйтэй. Тэгэхээр энэ одоо Strömshem нэгт явна гэсэн үг. Хас 14 минутын үгээр. За Эрик Пирот алдаа гарлаа. Бас торгуулийн юу 40 хэдэн секунд авчих шиг боллоо. За Лагре байна. За Лагретийн хувьд бол харьцангуй хий бахтай тамирчин. За түрүү жил зочд буудалтаа нэг юм бууга жоохон ингэж жуудлах орчинд юу дасгал хийж жагаад нэлээд том одоо зэмлэл аваад тэгээд 2 уралдаан билүүдэд жоохон хойшсон ийм одоо түүхтэй. За Эндре Strömshem гэдэг энэ Норвегийн залуу тамирчин буудж байна. Энэ Осло орчмын клубтээ хичээлдэг. За мань хүний ярьснаар гэхлээр ер нь бол Норвегийн багт орно гэдэг маань өөрөө бас тэр нэр төрийн хэрэг байдгаа. 7 тамирчны нэг болно гэдэг ер нь бол маш хэцүү байдаг гэж ингэж ярьж байсан. За энэ дүү буудж байна. Сүүлийн бодлого хийж гэнэ гэсэн үг тийм ээ. За зүйтэй тэгэхээр эн чинь одоо нэг алдаа гаргасан л байна гэсэн үг. За ингээ явж байна. Ер нь бол дүүбөгийн хувьд бол маш их хурд сайтай тамирчин. Гэхдээ юм хурдны хурдаараа Норвегийн нэг тамирчин байгаа би танарт дараа нь танилцуулъя. Тэр бол маш их одоо дандаа нэг номер чухал яваад байгаа юм тамирчин байгаа. Буудлаган дээр алдаатай байна. За Strömshem ингээд одоогийн байдлаар нэгт орсон явж байна. За дүүбөө юу вэ? 3 секундээр ингэж арданд орлоо 2 дугаар оронд орлоо гэсэн үг. За тэрүүгээ алдчихжээ. За энэ санаанд оромгийн бос энэ Витали гэдэг энэ Украинийн тамирчин 4-р байранд орсон. За энд дайнтай үед ингэж 4-р байранд орно гэдэг нь бид нар бол үнэхээр бахарч яана гэж яриа өгсөн байлээ. Энэ бусад тамирчид нь тэгэхээр бас үнэхээр дажгүй уралсан гэсэн үг. За эмэгтэйчүүдийг алгасаад одоо спринт гэдэг ийм одоо уралдаан эхэлж байна. За спринт болохоор эрэгтэйчүүд 10 км, эмэгтэйчүүд 7.5 км дурлддаг ийм одоо тэмцээн байгаа. За нэг босоо нэг хэвтэ буудна гэсэн үг. За тэгээд хэрвээ алдах юм бол 150 м-ийн торгуулийн тойрог хийдэг ийм онцлогтой. Тэгэхээр аль болохоор алдахгүй байхыг хичээх хэрэгтэй. Буудлаган дээр төвлөрнө гэсэн үг. Тэгэхээр 150 м-ийн торгуулийн эхлэлээр хөл мэдээ цуцна. За тэгээд ядарна. За энэ бол ойлгомжтой. За энэ одоо хэн машинд ч яадаг вэ? За Эмилин юм байна. За Себастьян яаж буудж байгааг хэдэл харъя. За энэ жил бол энэ Себастьян бол үнэхээр мундаг байна. Шведийн тамирчин. За хувь хүнийх хувьд бол зан чанарын хувьд их дүлгүүн их хятаан тамирчин байгаа. Энэ жил 100 охинтой болж болсон байгаа. За энэ дүүб 2 алдчихлоо. За энэ одоо бүр нэмэргүүл боллоо гэсэн 2 тойрно гэсэн үг. Яагаад ийм юу байгаа мэдэхгүй байна. За энэ Америкийн нэг тамирчин байгаа Кампел гэдэг. За энэ болохоор түрүү жил нэг дажгүй уралдаа техник 5-д орсон. Тэгсэн чинь энэ жил аюул сан буудаад байгаа байхгүй юу? За энэ янзаараа бол мань хүн эхний 5-аас одоо буухгүй байх боломжтой. За ах бэгийн хувьд гэвэл яг уу энэ жил бол оролцож байгаа. Ямар ч ус олимп хүртэл явах гэж бодож байгаа. Түрүү жил их маш сайн байсан та нар бас санаж байгаа тийм ээ. Хурд хүүч буудлага сайн байгаа. За энэ дрэгийн хувьд түрүүний юунд ганцаарчлан дээр төрүүлсэн шүү дээ тийм ээ.
Тэгсэн чи одоо энэ спринт гэдэг энэ төрөл дээр болохоор 2 удаа алдчихээн. Тэгэхээр энэ одоо ингээд мултчихж байгаа гэсэн үг. 2 тойрно гэсэн. За Эмилиний хувьд бол ямар ч алдаа гаргасангүй. За маш өндөр шанс байна гэсэн үг Эмилиний хувьд. За одоогоор хэд гэж байна? 23 секундын өмнө явж штэ эхний тамирчны Америкийн тамирчны өмнө явж гин гэсэн. За Навратын хувьд бол үнэхээр бас сайн бодж байна. Хурд жоохон тийм гэж би түрүүнд хэлжсэн тийм ээ. Германууд бас алдаа багтай буддаг л да ер нь бол. За маш сайн байна. За Самуэльсон 16 15 алдчихлаа. За нэмэргүй гэсэн үг нэг тойрчин л да. Тэгэхээр чи нэлээд цаг алдна гэсэн үг. Одоогийн байдлаар Эмили нэгт, хоёрт нь Америкийн тамирчин, гуравт нь Наврат явж гин гэсэн үг. За энэ нэг Америкийн тамирчин чинь Сойрмос 29 секунд өмнө орж ирж байна. Одоогоор 1-р раунд явж гин гэсэн үг. Одоо тэгэхээр нэг Францын Жаклинийг л хүлээх хэрэгтэй болчихж байна. За Эмили орж иж байна. Энэ бол 10 авраг байна. 29 секундын өмнө орж ирж байна. Тэгэхээр энэ Жаклин бас түрүү авах боломжтой болчихж байна гэсэн үг. За Наврат бол өрсөлдөгч байгаа. Гэхдээ ард нь орж ирчихэж байна. За Америкийн өмнө орж байна. Тэгэхээр энэ Наврат 2-т орчуу яа. За тийм байна. За ингээд байраа эзлүүлээ. Себи чи харин юу вэ 2-т орчих юм биш үү? Германы тамирчны өмнө тийм байна. За ингээд Жаклин, Себе, Наврат 3 ихний 3 байранд орж байгаа юм байна. За та нар энэ байр эзлүүлэлтийг харж байгаа шиг байна. За Эмилин бол үнэхээр мундаг байлаа. Финландд. За одоо хамгийн сүүлийн тэмцээн бол бөөн гараа байсан. За эмэгтэй спринтийг би та нарт тайлбарласангүй. Тэгэхээр бөөн гараа эрэгтэй эмэгтэй гэж хоёулаа байгаа. За яагаад эмэгтэй тайлбарлаагүй гэвэл ерөнхийдөө та нар үжицсэн учраас гээд би голлох юмнууд нь оруулж байгаа. Тэгэхгүй бол энэ нөгөө хугацаа нь хит урд болчихоор жоохон өршөө болчих юм шиг санагдаад. За бөөн гараа бол шилдэг эхний 30 тамирчин уралддаг ийм одоо онцлогтой тэмцээн байгаа. За бөөн гарант чинь юу болсон бэ гэхлээр 15 км-т эрэгтэйчүүд уралдана. Эмэгтэйчүүд 12.5 км-т уралдана. Шилдэг 30 эхнийхээ дараалалаа ирж буудах ёстой. За дараагийн 2 дахь тойргоос эхлээд хэн төрүүлж ирсэн эхнийхээ байран дээр номер 1-ээс эхлээд хэвтээд ингээ бууддаг ийм онцлогтой байгаа. За 2 хэвтээ 2 босоогоороо буудана. За юу болж байна? За нориогууд чинь ахтар ах чинь юу вэ? Эхний хэд дээрээ зогссон байж байна. 4 дахь бодлого гэсэн. За бүгд л алдаа гаргаж байна. Ерөнхийдөө энэ бөөн гаран дээр алдаа их гаргаад идэв. Энэ стресстэй холбоотой байдаг юм болов уу гэж би бас бодоод байгаа. За Эрик байна. Би түрүүн танилцуулж байсан тийм ээ. Францын тамирчин 23 настай. За Эрик маань юу болж байна вэ гэхлээр маш сайн буудаад л. За босоогоороо хэр алдаа гарах нь харъя. За энэ ч бол машинд чинь тийм ээ. Маш мундаг байна. За нөрөөгийн тамирчин алдаа гаргасан. Торгуулын тавиг. За Кристиансен гэдэг ийм бас нэг тамирчин байгаа Кристиансен. Ерөнхийдөө ийм өрсөлдөх чадвартай ийм тамирчид бас байдсан байна гэж харсан. Зарим нь бол олуулаа байх тусмаа өрсөлдөх чадвар нэмэгдээд алдаа баг гаргадаг. Зарим нь болохоор улам стресстэй ийм үзүүлэлттэй тамирчид байгаа байхгүй юу? За Эрик энэ залуу одоо төрүүлэх нь дамжиггүй боллоо. Маш хурцтай явж ирж тийм ээ. За араас нь хэн нэгч ийнэ гэхлээрээ Кванта байна, Лагра байна. За Кванта, Лагра хоёрын Квантан төрүүлэх байх гэж би бодож байна. Яг тэгэхээр Лагра бол жоохон хурдан буугаад өгчтэй юм шиг надад санагдсан.
За та нар харж байгаа тий Францууд. За энэ Эрик бол ингээд бүр янзын төрүүлж орж ирлээ. За арын 2 дээр за мэдээж давхар Францууд байранд орчих шиг болоо тийм байна. За ингээд лагерад 3-т орлоо. За 4-т нь хаана хэн орж ирж байна харъя. За Данило гэдэг энэ шин тамирч орж байна. За та нар ярьцлагын өөрсдөө ингээд сонсчих тийм ээ. За энэ тамирчин төс хэрэгдээ бол маш их байгаа гэж харж байна. За залуучууд шинээр гарч ирээд бас их сайхан байна л да. За ярьцлагынхаа үеэр яасан гэслээр ингээд нүдийн ингээд нэлэнхүйд юм мөсөд бүрхчээд ингээд мөстчүүд ерөөсө харахад аюу хэцүү байсан гэж ингэж ярьж ирсэн. За англи хэлтэй хүмүүс нь бүгд энэ ярьсан сонсч байх гэж ингэж бодож байна. За бид нар ингээд биатлон дуртай монголчууд гээд 500 гаруй хүнтэй ийм нэг групп байдаг. Тэрүүн дээрээ сүүлийн 5 жил хоорондоо уралдаан болгоны өмнө одоо нэрийг бичээд ингэж уралддаг. Мөнгө төгрөгөөр бооцоо тавьдаггүй ийм уралдаан идэг. За энэ групп дээр биатлонтой холбоотой яриануд маш их яригддаг. Бүгдээрээ таараа бичдэг. Маш их хариуцлагатай хүмүүс байдаг. За одоо энэ дээр та нарт би харуулъя. Энэ дээр ингээд нэгдсэн одоо хуваарууд байна. Хизээ юу болох юм? За одоо энэ Финландийн торигт ямар оноо авсныг харуулсан байна. За энэ хоёр тамирчны хувьд гэвэл нэг хоёр юм хэлье гэж одоо энэ Тандравол Витоци гэдэг. За Тандраволын хувьд бол энэ уралдааны үеэр сүүлийн хоёр уралдаан дээр яасан бэ гэхээр зүрхний одоо атриплемер буюу зүрх нь булчин жирүүлцэх гэсэн ийм одоо оншигдсан байгаа. За энэ өвчнийхээ улмаас одоо энэ юунит тойргийг бол өнжиж магадгүй. Одоо энэ Австрийн тойргийг бол өнжиж магадгүй байгаа. За энэ өвчний онш нь яадаг гэхлээр тамирчид хэд өндөр ачаал авахад үүсдэг ийм одоо зүрхний булчингийн жирүүлцэх ийм одоо ийм онштой. Зарим үед бол гэнт ухаан алдаж ундаг ч юм уу. За ийм ноцтой байдал үүсдэг. За ерөнхийдөө бол аюултай биш гэж үзэж байгаа. За одоогоор бол метастаслын янз бүрийн эмчилгээ хийх шаардлагагүй гэсэн ийм одоо онш тавигдсан байгаа. За Тандраволыг бол Норвегийн гол эмэгтэй тамирчин байгаа. Тийм учраас буцаад багтаа хурдан ирээсэй гэж ингэж бодож байна. За хоёр дахь тамирчин та нар Витасиг бол таньж байгаа. Энэ бол Италийн тамирчин байгаа. Маш олон удаад одоо Аврал болж исэн бас Италийн одоо голлох тамирчны 1 номерын тамирчин гэж хэлж болно. Манай хашир одоо нурууны гэмтлийн улмаас энэ жил тэмцээнд орохгүй жоохон хойшлж байгаа. Гэхдээ тэмцээний дундуураас орох гэсэн ийм одоо найдвартай байгаа. За ингээд та нарыг Австрийн болох тэмцээнд одоо таавраа амжилттай ирүүлэхийг одоо урьж байна. За таавраа үзээд эх оных Аз хэмжээг сориорой гэж хүсмээр байна. За түр баяртай.